Дэлхийн 2 дугаар дайнд бүслэлтийг сэтлэх танкын давчилтаа халахын голын баялдааны үед бодож олсон гэж Жоков Жанжин хожим дурлсан байдаг юм а. Бага талбайд танк хоёрт машин ашиглан давшилт хийсэн энэ тулаан баялдаанд ялах хүндэс болсон төдийгүй хуурай замын цэргийн урлагт шин төрөл үүсгэсэн гэж цэргийн төв судлаачид дүгнэдэг юм байна. Өнөөдрийн хөтөлбөрөөр халахын голын баялдааны танкын дайралтын тухай хүргэхээр бид бэлтгэлээ. Халах голын дайны фронт 70 км-ийн урт 20 км өргөн байсан. Энэ жижиг талбайд зөвхөн хоёрт танк техникээс бүрдсэн дайралт ирнэ гэж Япончууд төсөөлөөгүй байсан юм. Энэ дээр бол одоо ийм асар олон хоёрт техник бөөгнөрүүлж баялдааны ажиллагаа хийгдснээр их онцлог байдаг. Энэ бол хоёрт танкын техникийг бол одоо гол цогцлтын гол хүч болгож ашиглах нь илүү үр дүнтэй юм а гэдгийг бол нотолсон ийм дайны баялдааны туршлага байна. Халахын голын оряа маань өөрөө болохоор нэг танк ийм автомашинаар механикцсан хэрэгслээр байлгахад нэг тийм зориулагдсан биш, тийм эсрэг хөрстэй, тийм нэг таатай тийм орчин биш байсан учраас тэр тавхан танкууд явах чиглэл нэг тодорхой байсан байдаг юм билээ. Одоо Жоковын дуртгал дээрээс бас гарч ирнэ. Маршал Жоков 57 дугаар онцгой корпус томилогдоход 300 танк, 200 хоёрт машинтай байлаа. Армийн 1-р бүлэг болгон өргөжүүлснээр 1000 гаруй танк хоёрт техниктэй болж хүчин чадлаа нэмсэн байдаг. Ингэж халахын голын дайнд оролцсон БТ-5, БТ-7 танкууд Монгол улсыг аврах их үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Халахын голын баялдаанд Каунтоны армийн 75, 736 дугаар армийн дайчид оролцож 60 мянган зэрэг амиа алдаж шархадсан тоо мэдээлэл байдаг. Японы түүхчид энэ дайныг Японы хуурай замын цэргийн түүхэн дэх хамгийн том ялагдал гэж нэрлэдэг юм. БТ-5 танк нь бол маш хурдан танк байсан. Өөрөө баялдааны жин хөнгөнтэй 15 тонн. Тэгээд гинжтэйгээ 52 км цаг хүртэл хурлах чадвартай. Энд чинь бас гинжнээсээ гадна дугуйгаараа бас явах чадвартай. Тэр нь дугуйгаараа 70 км цаг хүртэл хурлах тийм чадвартай тийм танк. Тэгээд дээрээс нь 45 мм-ийн их буугаар зэвсэглэгдсэн 762 мм-ийн танкын полимотор бас давхар зэвсгэлж өгсөн танк. Японы талд тийм цохилт ирнэ гэдэг бол тооцоолоогүй байсан баян цагаанд. Ерөөсөө баялдааны ажиллагаанд нэг жигдрүүлж тэр оргилтын шугамд тэр бэхж халах голын баруун иргэд бэхж оргилтын бүс байгуулна гэсэн тийм тооцоотой орж ирсэн. Тэгээ энэ ч утгаараа энэ дээр бол оргилтын шугамыг бол байгуулж эхэлсэн байсан. Энэ ч утгаараа 3 хоногийн баялдааны ажиллагаа бол ихээхэн ширүүн өдөр шөнөгүй баялдааны ажиллагаа явуулсан. Энэ тулдаанд бол одоо танкчдаас бол 6 баатар төрсөн бид Орсын албаны 6 баатар төрсөн. Халахын голын дайны үед Жоков Жанжин энэ танкыг ашиглахдаа фронтынхаа 2 жигүүрт байрлаад дайсныг хурдан хугацаанд бүсэлж авах зорилготойгоор ийм хурд хүчтэй танк. Тэгээд манай Монгол Ардын Хувьсгал цэргийн морьт дивизиудтай хамтарч тийм 2 фронтынхаа 2 жигүүрээр дайсныг одоо Японыг бүсэлж авсан байдаг. Хурдан хөнгөн танкууд Японы цэргийг бүсэлж төсөөлж байгаагүй цохилтыг өгч чадсан. Хамгийн олон баялдааны зэвсэг техник оролцсон гэж үздэг халахын голын дайнд зөвлөлт бодулс цэрэг зэвсэглийн шин техникүүдээч туршиж байсан юм. Шин зэвсэглүүдийг бол Оросууд бас шин баялдааны ажиллагааны шин зэвсгүүдийг бас тийм бас туршсан. Мэдээхээ хоргож танкаас галаар түрэгдэг ийм боо. Энэнийг бол одоо авцарж энэ баялдааны ажиллагаан дээр баян цагааны баялдааны ажиллагаан дээр туршиж үзэл бүр дүнгийн тооцсон. 10 ширхэг тийм огнематны танк гэдэг одоо Оросоор одоо галаар түрэгдэг танк оролцсон байдгийн. Тэр нь болохоор энэ Т-26 гэдэг хөнгөн танкн дээр тусгаалan суйрлуулсан тийм яндангаар гал 30 м хүртэл 35 м хүртэл газар галаар түрэгдэг. Ингэж олон мянган зэрэг дайчдын цусыг урсгаж олон зуун ирсийн амийг авч удсан халахын голын зарлаагүй дайнд Монгол зөвлөлтийн холбоотон арми ялалт байгуулахад Маршал Жоковын боловсруулсан танкын дайралт БТ-5, БТ-7 танкын багийнхан ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. Эх хорон ард түмэн инх тайвны төлөө халуун амиа өргөсөн баатруудын гавьяаг бид хизээч мартах учиргүй.